За Нарантул захад гарсан галыг унтраахаар гал сөнөгчтэйг очиход тусцахын торго бүс барааны лангууны хэсэгт гарсан галын тархалд өргөн талбайд гарч сүйдрвч буюу дээвэр төмөр нь нурж орж ирсэн байдалтай байсан байна. Өргөн хүрээнд буюу 2500 м квадрат талбайд тархсан галыг нийслэлийн онцгой байдлын гал унтраах ангиудын 102 гал сөнөгч ирж унтраачээ. Хамгийн сүүлд нийслэлийн онцгой байдлын газраас тусцахад өнгөрсөн 12 дугаар сарын 27-ны өдөр галын аюулгүй байдлын шалгалт хийж өчөө. Мөн хэдхэн хоногийн өмнө буюу 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр галын аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй үндэслэлээр Нарантул компаниг 250 мянган төгрөгөөр торгож захиргааны хариуцлага тооцсон талаараа мэдээллээ. Гэтэл дахин ийхүү гал гарч байгаа тус компани галын аюулгүй байдлыг үнэхээр хангадаггүй юм уу гэх үнэлтийг өгөхөд хүргэж байгаа юм. Гэхдээ гал юунаас болж гарсан хэдий хэмжээний хохирол учирсан зэрэг нь одоогоор тодорхойгүй байна. Тэгэхээр бид нар энэ галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр тухайн энэ одоо компанитай нэлээд олон арга хэмжээнүүд хийж явуулж байгаа. Тухайн компани ч бас хөрөнгө мөнгө гаргаад бас юм хийж байгаа. Гэвч энд өдөртөө одоо хичнээн мянган хүн үйл ажиллагаа явуулдаг. Хичнээн мянган хүн орж гардаг. Энэ бүгдээс шалтгаалаад галын аюулгүй байдал гэдэг юм бол эрсдэлтэй байдаг. Их өндөр эмзэг байдалтай байдаг. Энийг та бүхэн бас анхаарах хэрэгтэй. За тэгээ энэ гал төмөр дээр бол ямар нэгэн байдлаар одоо гал төмөр тархсан, дэлгэрсэн ийм юм бол гараагүй. Зүгээр энэ гал төмөр нь бол өөрөө гарахтаа би эхэлж хэлсэн одоо бүс давуу торго дурдуу худалдаадаг ийм газар гарсан учраас шатах материал нэлээд өндөртэй, шаталтын хурд өндөртэй ийм гал төмөр байсан. Энэ гал төмрийн улмаас одоо хичнээн төгрөгийн хохирол учирсан одоо ямар шалтгаан нөхцөл үүссэн бэ гэдэг бол одоогоор бол тодорхой хэлэх боломжгүй юм байна. Ямар ч тач гал хүн өртөөгүй галын шалтгаан нөхцөлийг шуурхай тогтоохоор цагдаагийнхан холбогдох бүхий л баримт болон иргэдийн мэдээллийг хураан авсаар байна. Нарантул худалдааны төвд өмнө нь 2 ч удаа гал гарч байсан. 2013 оны 8 дугаар сарын 22-нд тус төвийн хүнсний захад гал гарч нэг эмэгтэй нас барсан золгүй хэрэг гарч байсан юм а. Мөн өнгөрсөн оны 10 дугаар сарын 5-нд тус төвийн нийтийн бизнес газар гал гарч нэлээд хэмжээний эд зүйлс шатсан байдаг. Цагдаагийнхан өмнө гарсан гал юунаас үүдэлтэй болох дүгнэлтийг гаргаж прокурорын байгууллагад хүргүүлжээ. Хохирогчид галын дүгнэлт, хохирлын үнэлгээтэй санал нийлээгүй учир прокуророос галын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагаад байгаа юм байна. За өмнөх Нарантул худалдааны төв шатсан хэрэг маань бол Баянзүрх төвд цагдаагийн нэгдүгээр хэлцээр мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаад дуусаад прокурор шилжүүлсэн. За байцаан шийдэх ажиллагаа бол бүгд дуусан. Хогчдын зүгээс бол үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан. Одоо үнэлгээ дутуу үнэлгээтэй гэдэг юм уу? Энтэй холбоотой асуудлуудаар прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байгаа. Нэмэлт мөрдөн байцаалт тэгэхээр энэ үнэлгээтэй холбоотой асуудал хийгдэх ийм ажиллагаа байгаа. За урдчилсан байдлаар гал юунаас болж гарсан гэдгийг хэлэх боломжгүй. Мөн зах 3 хоног ажиллахгүй гэдэг ташаа мэдээлэлгэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга нараар ахлуулсан мэрэгсэн мөрдөн байцаагч шинжээчид галд хичнээн түрээслэгчийн лангуу уртсан хэдэн төхөргийн хохирол учирсан гал юунаас болж гарав зэргийг тогтоохоор галын голомтонд ажиллаж байна.